байна. За унш танилцуулъя. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улс болон олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн нэмэлт санхүүжилтийн хэлтсэрийн төслийг Улсын хурлын холбогдох байнгын ороодтой зөвшөлдсөөр ирүүлсэн билээ. Төсвийн байнгын ороо 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн зөвшөлдсөх асуудлыг хэлцлээ. Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацаас Улаанбаатар хотын цэвэр агаар төсөлд олгох хөнгөлөлтөө зээлийн нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр гэр орооллын хэрэглэгчдийг утаа баг гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулна гэж үзсэн байна. Байнгын орооны хуралдаанаар төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Батцаандан Баттөмөр нар гадаадын зээл тусламжийн үр өгөөжийг сайжруулах, зориултын дагуу ашиглах, хэрэгжилтэд хяналтыг чангатгах болон гэр ороолын айл өрхийг орон сууцжуулах, уламжлалт нүүрсээр халааж байгаа уурын зуухнуудыг шинжлэхэд зарцуулахын зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно. Монгол Улс болон олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн нэмэлт санхүүжилтийн хэлтсэрийн төслийг төсвийн байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшөлдсөгийг дэмжиж санал дүгнэлтээ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд хүрүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн ийм санал дүгнэлт гарсныг